хотын гоо зүй гэж танихаар юу вэ? Улаанбаатар хотын гоо зүйн бодлого, төлөвлөлт гэж байх ёстой юу? Хэрэг байх ёстой бол ямар байх вэ? Хот чинь тийм юу шүү дээ. Ер нь бид нар хот байгуулалт гэж их ярьдаг л да. Хот байгуулалт. Хот төлөвлөлт гэдгээ хүртэл цөөхөн яриад байд. Тэрэн дотор хотын дизайн буюу urban design гэж юм бид. Urban design-ийн талаар ярьж байгаа юм цөөхөн. Urban design бол биднээсийн одоо юу гэдэмдээ биднээс хувийн секторууд болохоор гоё шилэн офисуд бариад л доторхоо шүүрдээ цэвэрлээд авах болохоос биш. Гудамжинд гаргаад тэр нь угаасаа шавар шавхай хог новш штэ. Тэгэхээр биднээс нөгөө urban design буюу нөгөө хотын орон зайгаа илүү сайхан болгох гэдэг тал дээр бол үнэхээр муу ажиллаад байна л да тий. Илүү ногоон болгодог, илүү нөгөө явах таатай орчин бүрдүүлэх нөгөө skinny street гэж нөгөө сүүлийн үед гарсан байгаа. Бүр арьс одоо гудамж бий болох нь шүү дээ. Арьс гэж шууд орчуулж болохгүй л дээ. Яг үгээр тэр нөгөө маш гоё нөгөө хавтанцараар тий өнгийн тий гоё хүн хайлтдаггүй тийм гоё хавтанцараар гудамжаа бий болох нь л да. Тэрний дагсан гоё өндөр гэрэлтүүлэг юм уу гэдэг нөгөө нар марнаас гэрлээ авдаг цахилгаанаа яадаг тэр гэрэлтүүлгээс ахуулаад тий энэ юм руугаа бид үнэхээр явахгүй байна. Энэ чинь нөгөө жижиг төвшин дээр очихлаар гэр оролд очихлаар нөгөө өөрийнхөө хашааг цэвэрлж угаацаа гудамж руугаа асдахтай яг адилхан. Нийт орон сууцнд амьдарч байгаа улсууд нь гэрээ цэвэрлж коридортой хажууд хогоо хайдагтай яг адилхан л байна. Уул нь биднээсийн юм чинь одоо хотод амьдарч байгаа хүмүүсийн юм чинь өөрийнх нь хүнийх нь орон зайнаас гадна хотын орон зай аль аль нь л байхгүй юу. Гудамжинд гарсан ч бас гоё байх хэрэгтэй байна. Биднээсийн хаач явсан хөгжингөө орон дандаа тийм байдаг үстэй. Биднээс дандаа гудамжаар явдаг ямар гоё хөгжсөн юм бэ гэдэг. Тэрнээс яг хөглөө нэг urban design-аа сайн хөгжүүлчихсэн. Тэрэндээ идэх мөнгө зарцуулдаг. Тэр нь urban design-ыг сайн хэрэгжүүлсэн хот нь яг хүнийхээ төлөө хот болж чаддаг тий. Биднээс хүнийхээ төлөө юм хийж чадахгүй шээ. Энэ гэсэн үг. Urban design-ыг бүр өөр төвшөнд тавиачих хэрэгтэй. Гудамжуудын бүрстэ маш нарийн одоо дизайнтай landscape гэж ярьдаг чинь нөгөө ландшафт гэж ярьдаг тий. Тэрнийг илүү их бодолцсон бүр маш нарийн төлөвлөгөөтэй төслийг гаргаад тэрнийхээ дагуу хөгжүүлэх хэрэгтэй. Тэрний одоо би судалгаагаар үзээд байхад зарим нэг гудамжны одоо 1 км байна, 2 км, 3 км-ийн гудамжийг жоохон өргөн болгоод нөгөө skinny гэж яриад байгаа тэр нөгөө материалын чанарыг сайжруулаад тэр гоё явган гудамжуудыг хийх юм бол олон зуун тэрбум биш юм байл нь шүү дээ. Ерөөсөө тийм үнэтэй юм биш мэл. Тэр нь хамгийн гол нь маш олон 100 мянган хүний одоо тав тухыг хангаж өгдөг тий. Тэр гудамжаар явуулгоё. Би тэр гудамжаар яваад тэр дэлгүүр явна тий. Тэнд машин унах хэрэг байхгүй гэл тий. Ийм л юм яриад. За бас нэг одоо тулгамдж байгаа гэх юм уу одоо зарим иргэдийн мэрэгчлүүдийн дургуйлыг хүргээд байгаа нь түүхэн дурсгалт барилга байгууламжийн талаар асуух гэдэг байна. Түүхэн дурсгалт барилга байгууламж гэж яг ямар байгууламжийг хэлж байна? Ямар барилгыг хатгалж хамгаалах ёстой байна өнөөдрийн нөхцөлд те. Улаанбаатар хотод болон Монгол улс даяар зайлшгүй хатгалж хамгаалж авч үлдэх барилгуудыг нэрлэж хийвэл та яг ямар барилгууд нэрлэх вэ? За яг түүхэн дурсгалын барилга байгууламж гэх юм бол те Улаанбаатар хот чинь өөрөө тийм урт настай хот биш. Барилгасан барилгууд бол 100 гаруй жилийн настай барилгууд байгаа дандаа. 100 гаруй жилийн настай барилга байгууламж яадаг вэ гэхээр Улаанбаатар хотын төвөөс 1 км-ийн диаметр 2 км-ийн диаметр дотор л багтана. Би тэгж үзэж байгаа. Айхтар том одоо юу гэмдэ газар талбай эзлэхгүй гэсэн үг байхгүй. Тэгээ угаасаа жижигхэн байсан гэсэн үг. Их хүрээ даа хүрээ гэж ярьдаг шүү дээ. Тэр үед бол жижигхэн жоохон байсан үг. Тэгээд яг уу 2 дугаар дайнаас хойш баригдсан хэдэн барилгууд биш үү? Одоо нөгөө хэдэн театрууд байна. Одоо сая нураагаа хийсэн төв музейгээс ахуулаад тийм. Энэ ч 50 60 жилийн настай л юм бүгдээрээ. Тэгэхээр айхтар олон жилийн насгүй ч гэсэн тийм энэ 100 жилийн дотор хэмжигдэх
70-80 жилийн дотор хэмжигдэх барилга нь биднээсээ хувьд Египтийн пирамид л байхгүй юу? Монголчуудынхаа хувьд. Зарим хүмүүс юу тэр Италийн тэр 500-600 жилийн те нөгөө Ромын нөгөө юуны хуучин хотууд шиг те тийм наад чинь удаан биш юм чи юуныхын төгс тусгал юм их ингэж тэнэгддэг байхгүй. Би бол тэнэгдэж гэнэ гэж боддیں۔ Өөрийнхөө байгаа амийг өөрөө хүндлэхгүй юм бол өөрөө хайрлахгүй юм бол хүний хүн бол хизээж хайрлахгүй шүү дээ. Тэгэхээр тэр богинохон хугацаанд ч гэсэн байгаа төгс тусгалын барилгын үүдийг бидээс нүдний цэцгийг хүртэл мэд одоо хадгалах хэвээр хайрлах хэвээр юм аа. Нураагаад байх юм биш. Би энэ эсрэг өстой зогсно. Яг үгээр хот төлөвлөгч хүнийхээ хувьд нэгдүгээр, хоёрдугаар би хотын иргэнийхээ хувьд. Хотын иргэнийхээ хувьд гэдэг маань яадаг вэ гэхээр ямарваа нэг хот суурин газар гэдэг бол хүний хувьд санамж ой санамж байдаг. Одоо жишээлбэл нөгөө төв музейг нурааснараа тий. Манай эхнэр яг тэр төв музейн хавьд 2 дугаар сургуулийн хавьд төрсэн байдаг байхгүй юу. Тэгэд тэр явж байгаа л тэр явах тусамд би багада энийг өрөнгөрч ийсэн гэж ярьдаг байхгүй. Би ингэж ийсэн, би энэ тоглож ийсэн. Энэ нарслан өшөө чинь айгүй том байсан ч гэдэг юм уу те. Тийм ярьдаг байхгүй. Тэр ойр хавьд зөвхөн төв үзэж биш те. Тэгээд тэр санамж ерөөсөө байхгүй болгочихж байгаа байхгүй. Энэ бол хамгийн гонигтай асуудал. Одоо зүгээр ингээл л да. Тэгвэл хоцрон гэж ярихаа болий хэдүүлээ. Хөдөө орон нутагт байдаг. Альва нэг одоо юу гэдэг юм сум аймаг сум төрсэн улсуудын те яг тэр нөгөө онсоос угаасан газрын те юу гэдэг нэг одоо дов толгодч байт юм уу эсвэл те нөгөө одоо юу босгосон байдаг шүү дээ нөгөө чулуун нөгөө овоо асгасан яг хүмүүсийн ой тойрон чингсэн тэр төрлөх нутгийнхаа одоо юу гэдэг юм таних тэмдэг болсон гэдэг ч юм уу те. За тэр толготын нураагаа хичээл бүжиг ингэ трактораа ингэ усаа хичээл да. Тэн төрсөн хүмүүсийн юм юу болох вэ? Тэр хүмүүс одоо ерөөсө хамгүй байдаг санамжаа алдагдана. Тэр хүмүүсийн хувьд бол юу ч болох байхгүй төрсөн орн нутг нь. Яг тэрнтэй адилхан. Хотод төрж өссөн хүмүүсийн одоо ой санамж тэр хүмүүсийн те одоо миний хот юм гэдэг юм байхгүй болгож байгаа л гэсэн үг байна. Энэ бол ерөөсөн маш том одоо хот байгуулалтын эсрэг, хотчлтын эсрэг дайсан гэж үзэж байна. Тэгээд түрүүний хэлдгээр хэдхэн барилга байгууламж байгаа гэж хэлсэн тийм. Энэ хэдэн театрын юм байгаа. Одоо чинь нөгөө хүүхдийн номын сандрч аль хэдийн байхгүй болгосон шүү дээ. Бас л их өөрхөн байшин байсан тийм. Энэ хэдхэн байшинуудыг болдог бол улам одоо нөгөө нурааж байхынхаа оронд зас залруулж сайжрууласаа л гэж боддог шүү дээ. Жишээ нөгөө айгүй одоо гадаад хэргийн яамч үт юм уу их гоё архитектуртай тэр сайхан байшин байна, пионерын урдан байна. Тэднүүсийн чинь дээвэр нь нэг муу цайрцсан төмрөөр хийсэн байдаг шүү дээ тий. Монголчуудад жишийн орн биз дээ. Яг л Европын орн тэр Прагийн тэр нөгөө хамгийн наад захын жишээ тий. Нөгөө барилгуудын нөгөө оройнуудын дээврүүдийн зэсээр хийсэн байдаг шүү дээ. Тэр нь жилээс жилд улам гоё ногоо өнгөөр бол ингээл одоо байгалийн тий үнэт материалаар хийсэн байдаг байхгүй тий. Барилгаа тэгж одоо гоё малгай өмсөж шүү дээ хүнээр бол тий. Гэтэл биднээс яагаад энэ хэдэн барилгуудаа бүгдээр ингэ зэсээр одоо юу хийж болтгүй. Дээврийг өнгөлж болтгүй. Шалбарж унсан хэдэн юм уу шаварлынхын юм засчиж яагаад болтгүй тий. Түүх дурсгалын барилга заавалч тэр соёлын барилгуудаа ч хамаарахгүй. Баг тойргийн хідэн сайхан барилгууд байгаа. Маш гоё архитектуртай. Тэр алхан хээнээс авахлаар манай ахмад архитектуруудын хийсэн гоё барилгууд байгаа. Тэр одоо бүгдээ нураалтын жагсаалтанд орно байх аюул бол. Би бол тэрнийг авч хүлээсэй л гэж боддоо шүү дээ. Энэ ямар ч улс оронд тэр Шанхайч байна уу, тэр Лондонч байна уу, тэр юу Европын улс орнууд байна уу, тэр лавл устдахгүй. Тэр бол хизээч устдах гэж бодохгүй. Төмөр замын дагуу хідэн сайхан байшингууд байна. Гэхдээ тэр Бангалорын маягийн дэм жижигхэн байшингууд биш.
юу штэ нөгөө балкон энтрийн деталь юу юм маш гоё хийсэн байдлууд байдаг шүү. Тэднээс өнгө засах юм бол энэ чи их амттай, өнгөтэй, сайхан хот үний шүүн харагдахаар байхгүй юу. Бүгдийг нураагаад нэг шин ногоон цэнгэр шилтэй байшингаар бодоод үзтээ. Ямар ч түүхгүй хот болно шүү дээ. Бид өөрсдөө түүхгүй юм болж шүү дээ. Тийм л үү? Хотын гамшигын эрсдлийн талаар таны бодол юу вэ? Улаанбаатар хотын эрсдлийн бодлого гэж ямар шүүх юм байдаг бол та юу гэж бодож байна? За иргэн хүнийхээ хувьд жишээ нь гамшиг бол та яг яана гэж төсөөлж байна яг ямар шүү байр суурьтай байгаа гамшигтай. Би наадах талаар ч юм уу судалгаа их багтаа байгаа. Гэхдээ яг ерөнхий төлөвлөгөөний төвшөнд штэ нөгөө хот төлөвлөлт зүүнийхээ төвшөнд л жоо ойлголт байна. Наадах ч нь одоо жишээ нь ингэдэг штэ нөгөө хамгийн наад зах нь нөгөө эвакуац үеийн нөгөө хүмүүсийг тараа шилжүүлэх юм дээр бол энэ хотын төвжирэлтэй энэ хүнд хэцүү байгаа үед зүүн тишээ баруун тишээ ганцхан гарцтай Улаанбаатарууд бол маш их аюултай. Томоохон галт төмөр одоо газар хөдлөлт гэдэг юм үү тийм юм дээрээс ерөөсөн шууд нөгөө хүмүүсийн нөгөө нүүлгэн шилжүүлэхийн асуудал дээр бол авцам буюу авцамын одоо найдвартай сүлжээний асуудал яригддаг л да. Тэгэхээр энэнийхээ хувьд бол нөгөө яг мастер төлөвлөгөөний хувьд бол гамшигын талаар санамжууд бол нэлээд бичигдсэн байдаг. Тэр дагуу л ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг хүмүүсийг тараан байрлуул шилжүүлэх асуудал дээр бол бид нар эрсдэлтэй хот нэг шүү. Үнэхээр эрсдэлтэй. Дээрээс нь барилга байгууламжийн бат бүхийн чанар стандартын чанар энэ тэгэл зөндөө юм яригдах байх. Тэр бол нарийн мэрэгчтэй хүмүүс яриа. За хотын томоохон нэг хэсэг бол ер нь орон сууц, орон сууцны барилга. Сүүлийн үед affordable house гэж нэлээд ярих болж байна. Үүнийг монголоор бас янз бүрээр орчуулж байгаа. Таны хувьд монголоор яг юу гэж орчуулвал оновчтой вэ? Ер нь affordable house гэдгийг ямар төрлийн орон сууцыг хэлээд байна? Ямар концепт санаад хэлээд байна? За яг тэ нөгөө ер нь бол affordable, low cost юу гэдэг яг хот төлөлтийнхаа тал дээр бид нөгөө ялангуяа би хот байгуулалтын хуулийн дээр нэлээд орчуулган дээр суугаа явж байгаад надад ч хамгийн хэцүү юмнууд байт юм аа. Ерөөсөн Монголоор бууж өгдөг үү одоо өгнүүд маш их байдаг. Тэгэхээр зарим үед бол яалтч хөдөлч хэрэглээд байдаг л да. Гэхдээ affordable гэж үгийг шууд хэлэхэд гээгүй. Мэдээж энэ бол яг боломжийн худалдаж авах боломжийн гэсэн агуулгатай үг шүү дээ. Одоо төлбөрийн боломжийн ч гэдэм үү те ийм утгатай л үг. Тэгэхээр яг боломж гэдэг үгийг суурлаад одоо хэлний шинжлэх ухааны усуудтай сууж байгаа тамаагүй те шинэ үг гарах ялангуяа Монголын инженерчлэлийн талын юм дээр бол төлөвчгийн зохиолж бий болох энэ дээр нэлээд ажил хийх хэрэгтэй л дээ. Бид нар одоо жишээ нь нөгөө л sustainable гэж яриад байгаа нөгөө л одоо eco-friendly гэж нэг юм яриад байдаг. Тэгэл 9 шидийн үгнүүд нэмнүүд чинь тэгэл нөгөө монголчлыг ихлээр хүндрэлтэй асуудлууд гарч ирдэг л дээ. Тэрэн дээр бол яг дахин нөгөө шинэ үгнүүд гараад байгаа. Жишээ нь бол нөгөө смарт гэдэг маань юу штэ 20 дугаар зууны сүүлээр уу яг 2000 оны өмнөхөн гарсан гэж ярьдаг л да. Гэхдээ бодит яг нөгөө хотууд яг смарт шийдэл үе ухаалаг шийдлүүдийг ялангуяа хот төлөвлөлтөнд смарт гэдэг ойлголтыг оруулж ирсэн нь болоод ирэхлээр 2006 оноос хойш үт юм л шүү дээ. 2006. Саяны хэлдгээр нөгөө Азийн улс орнуудын нөгөө тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд баримтчигтэй нөгөө хотын ухаалаг шийдлийн тэгээд үгнүүд бол бүр 13 он 14 он тэрээс орж ирсэн байд шүү дээ. Тэгэхээр бид нар яагаад гэвэл шинжлэх ухааны үг хэллэг энэ мэржлийн үг хэллэгний байнгын өөрчлөлтөөр амьдарч байгаа гэдэг. Тэгэл эргээл дахиад бид нар одоо ухаалаг шийдлийн тухай ярьж итэл дахиад нэг юм гараад ирнэ л баг л та тийм. Юу гэдэг чи одоо ухаалаг жууч юм уу юу ч нэг юм л гараад ирнэ баг. Тэгэхээр бид үгний юунд орно угаасаа. Энэ болгонд бид нар хариулт болгож яг л монгол хүний оюун ухаан сэтгхүүд
зориулсан зөв шийдэлтэй, зөв оновчтой үг хэллэгийг энэ шинж ухаанд оруулаад явна гэсэн үг л дээ. Affordable гэж яриад байгаа тэр боломжийн худалдан авах чадварт боломжийн тэр орон сууцыг хэрэгжүүлэх тал дээр бага өртөгтэй сууц гэж ярьдаг те. Энэ сууцны дээрээс бол нэлийн ажиллаж үзлээ бид нар одоо 2004 оноос хойш л та зүгээр миний хувьд яг хувийн бизнес эрхэлж ирснийхаа хувьд бол анхны нөгөө студио тайп буюу одоо студио гэдэг чинь ганц л өрөө шүү дээ. Ганц өрөө сууцыг анх хэрэгжүүлж ирснийхаа хувьд бол яг нэг affordable буюу боломжийн өртөгтэй орон сууцнуудыг хэрэгжүүлж эхэлж ирсэн л да. Тэгэхэд бол ер нь бага өртөгтэй сууц гэдгээр л орчуулаад тавьж ирсэн. Тухайн үед. Бид англи хэлний энэ feasibility study гэдгийг монголоор нь техник эдийн засгийн үндэслэл TEZU гэдээ орчуулад ашиглаад байдаг те. Яг утга учирбал энэ feasibility study гэдэг нь хэрэгж боломжийн судалгаа юм шиг байгаа. Аливаа нэг бизнесийн TEZU болон хот төлөвлөлтийн хот байгуулалтын TEZU хоорондоо ямар ялгаатай байх вэ? Одоо жишээ нь зарим талаараа хот ч амьд үе бие тааж хөгжих боломжтой байх ёстой учраас энэ утгаараа амьдрах боломжийн судалгаа гэж харж болох уу хот төлөвлөлтийн TEZU. Нөгөө талаараа бизнесийн бас нөгөө ашигтай байх TEZU одоо бас тэр чин ашигын тухай ярих гэж шүү дээ. Тэр ямар ялгаатай байна? Одоо манайхан болохоор зарим нэг хүмүүс хот байгуулалтын TEZU болохоор нөгөө суур судалгааны баримтчгуудыг гэж нэрлээд ойлгоод байдаг тал байдаг. Энэ дээр та ямар бодлоготой байдаг вэ? Үгүй юу л да. Feasibility study гэдэг нь маань одоо хамгийн жижиг худалдааны одоо юу гэдэг бизнесийн худалдааны одоо юу гэдэг бараа таваарыг борлуулахаас ахуулаад хамгийн жижиг юм. Одоо юу гэдэг одоо гал унтраагчийг гэдэг юм уу те. Гал унтраагчийг борлуулах feasibility study-гаас ахуулаад хот төлөлт хот байгуулалтын төвшөнд улс орны те юуны төвшөнд хүртэл хийгддэг л асуудалтай feasibility study. Тэр нь нөгөө юу суур судалгааныхаа үндсэн баримт бичиг болдог. Одоо basic research гэж ярьдаг шүү дээ, тийм. Тэр basic research-ийнх нь гол одоо талхан бүтээгдэхүүн гэдэг юм уу? Тэр нь feasibility study болж өгдөг л дөө. Тэр яг нөгөө техник эдийн засгийн үндэслэл гэдэг маань яг онсон үг юм уу дээр бас эргээ бодох хэрэгтэй л байх. Мэдээж саяны хэлдгээр би сая Японы консалтинг компанид ажиллахад юу болоо л да нөгөө Таиландын компани юу аж захиалга өгч байгаа. Тэр нь яадаг гэхээр биднэрт нөгөө юу штэ нөгөө дөрөвний хэлний нөгөө disaster буюу нөгөө хотын гамшигын үед те үер одоо юу их болдог штэ те голын үер байгаа л одоо далайн ойролцоо усууд. Тэгэхээр тэр нөгөө том хүчтэй насос хэрэгтэй байна гэж юу басан байхгүй юу? Захиалга өгсөн байд. Тэнгүүд Японы мундаг компаниуд нөгөө л одоо толгой компаниудаас бол миний мэдхийн лавл юу орж ирсэн Fuji гэж орж байсан. Дээрээс нь Toshiba орлоо яла. Тэд нар ингээд айгүй олон бүтээгдэхүүнээ гаргаж ирж байгаа юм л да. Тэнгүүд нь тэрний шалгаруулахын тулд feasibility study хийж байгаа байхгүй. Тэгээд нөгөө шалгарч ирсэн компани нь нөгөө Таиландд борлуулахын тулд өгөхийн тулд дахиад нөгөө манай компаниар feasibility study хийлгэж байгаа. Тэгэхээр би асууж байгаа. Энэ компани ч өөрийнхөө бүтээгдэхүүнийг яагаад сурталчлаад тэ борлуулж болдгүй бэ гэвэл энэ компани маш хүчтэй одоо тийм чадaltaй насос хийх чадaltaй боловч тэрнийг борлуулах чадвар байдаг учраас тэр консалтинг компаниар feasibility study хийлгэж шээ. Тэгэхээр саяны хэлдгээр энэ бүтээгдэхүүнээс ахуулаад хот байгуулалтын суур судалгаанд хүртэл feasibility study хийх хэрэгтэй. Аль үе шатанд ямар
pre-feasibility нь байх юм уу, feasibility нь байх юм уу гэдгийг бол тэр нөгөө мастер төлөвлөгөөнд л орж ирэх хэрэгтэй. Энэ pre-feasibility, энэ feasibility-г нь хийх. Энэ суурь судалгааны үндсэн юуг нь оруулж ирээ, тэ? Бүтцийг нь оруулж ирээ гэж асууж байна. Urban design, urban plan, та дөрөв urban design-ы талаар ярьсан. Ер нь яг зарчим ямар том ялгаатай urban plan, urban design. Urban plan гэж яг юу хэлээд вэ? Нас том ялгаатай байл юу. Urban planning гэдэг нь өөрөө одоо хот байгуулалтын үндсэн философи буюу үндсэн шинж ухааны баримт бичих шүү дээ. Хот төлөвлөлт гэдэг нь. Бодлогын баримт бичих. Тий. Бодлогын буюу одоо техникийн баримт бичих гэж хэлж болно. Бараг. Энэ дотор те urban design өөрөө ороод явна. Urban design. Энэ дотор нь газрын менежмент өөрөө явна. Энэ дотор нь газрын ашиглалтын асуудал ороод явна. Бүсчлийн асуудал ороод бүх одоо хот төлөвлөлтийн элементүүдийн дотор ороод явна ш. Тэрний нэг нь urban design асуудал. Urban design буюу дэд үтсийн дизайн те нөгөө юу штэ те энергийн одоо юу штэ энергийн илнэрчлийн асуудал гэдэг хот төлөвлөлт одоо бүгдээр байна гэсэн. Urban plan дотор urban design орж байна. Тэгээд дахиад дээрэс нь human settlement plan, regional plan, master plan, detailed area plan гэдгээд баахан планууд байгаа гэдэг. Эдгээр ер нь ямар ялгаатай юм? Магадгүй Монголд гэж юм Улаанбаатар эсвэл одоо сум аймаг орон нутгийг төлөвлөхөд аль нь манайд хэрэгтэй. Ер нь яг хуу гадаадд сургууль төгссөн улсууд тэдрийг бол ашиглаж мэдээд байгаа шиг байгаа. Гадаад ажиллаж исэн ч юм уу. Дотоодд байсан одоо болсон одоо сургууль төгсөөсөө бас ялгааг нь сайн мэдэхгүй байгаа. Энд дээр та бас нэг мэдээлэл өгөөч. Юу л да. Би наадах чи яг амьдрал дээр туулаад ирсэн юм л да. Яасан гэхлээр нөгөө би 2005 онд анх барилгын сургалтын яамд ордог байхгүй. Би чинь нөгөө Японд доктор залам хамгаалаад ирсэн болохоор капиталист нөхөр байхгүй би бол. Капиталист онлайн сураад ирсэн дээ. Тэр тохиолдолд яадаг вөхлөөр бидний нөгөө шинжилгээ техникийн зөвлөлийн хурал байд юм уу эсвэл ямар нэгэн техникийн хот төлөвлөлт байгуулалтын яам учраас тэр асуудал дээр тодорхой онлайн зөрчил гардаг те зарчмын зөрчил гардаг юмнууд их гардаг байсан. Энэ дээр бол яг вөхлөөр хуучин зөвлөлт холбоот улсын одоо хот байгуулалт градастралны гэдэг шүү дээ нөгөө тэр талын нөгөө мэдлэг мэргэжилтэй улсууд би нөгөө англосаксон нөгөө Германы хот байгуулалт гэж ярьдаг. Энэ хоёрын нэгдэлээр үүссэн Японы хот төлөвлөлтийн онцлогтой орж ирээд ирэхдээ зөрчилдөд эхэлдэг байхгүй. Тэрэндээ яадаг вөхлөөр нөгөө мэдээж манайх ч нөгөө уламжлалт хот байгуулалтын буюу хот төлөвлөлтийн би одоо хот байгуулалтын гэж ярихгүй одоо хот төлөвлөлтийн л гэж ярина. Энийг яагаад ярихыг би сүүл тайлбарлаа. Энэ хот төлөвлөлтийн онолыг суур одоо уламжлалт одоо юу гэдэг мэдлэгтэй боловсралтай улсууд учраас тэр амархан Японы ч юм уу те Германы хот төлөвлөлтийн онолыг оруулж ирдэг юм билээ. Яасан гэхлээр бүх стандарт ойлголтууд нь хуучин нөгөө зөвлөлт холбоот улсын СНИП буюу те тэрний үжид бодол дээр суурилсан байдаг учраас гадны юм шууд импортлж оруулж ирэхэд их хүндрэлтэй байдаг л да. Тийм учраас миний ярьсан эсвэл миний өөрөө батлыг хэлсэн юмнууд маань юун дээр явдаг л да. Зөрчилдөө маш их ордог байсан. Тэгэд сүүлдээ энэ юун дээр би хот байгуулалт хот гэж ярих гэдэг нь өгөхлөө олон улс орнтой ер нь ихэнх улс орнууд за хөгжингүйч байна уу хөгжиж буй орнууд ч яадаг вөхлөө хот байгуулалтын хууль гэж байдаг юм. Хот байгуулалтын хууль. Хот төлөвлөлтийн хууль гэж байдаг. Urban Planning Code, Urban Planning Law юу гэдэг те дандаа хот төлөвлөлт. Хот төлөвлөлтийг одоо их зүүн бичиг баримт бий болгосоноор хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх хууль гэж дагвар өрөнд гарч ирдэг. Энэ нь болохоор манайхаар бол хот байгуулалттай ойрлцсон юм байх шиг байна. Тэгэхээр бид нар чинь нөгөө эхлээд төлөвлөхөө ярихаасаа илүү байгуулах тухай яриад нь шүү дээ. Хот байгуулах тухай хот байгуулалтын хуулиараа. Тэгээ би нөгөө өөрөөр хэлбэл нөгөө барууны
одоо боловсрол эзэмшсэн хүн чинь. Үгүй эхлээд хот төлөвлөлтийг ярих хэрэгтэй шүү. Хот төлөвлөлтийн хууль байх хэрэгтэй юм шүү гэдэг маань хүлээн зөвшөөрөхгүй явсаар байгаад л би өөрөө нөгөө газрын даргын ажлыг өгөөл ингээд явангууд зүйлд нь хот байгуулалтын хуулиараа л одоо хүртэл байж байгаа. Бид нар одоо хот төлөвлөлтийн хуулийг бий болгох хэрэгтэй. Хот төлөвлөлтийг ярьж иж хот байгуулалтыг ярих хэрэгтэй. Хот төлөвлөснийхаа дараа хот байгуулж эхлэх юм шүү дээ. Хамгийн энгийн ойлголт. Тэгэхээр биднес шууд хотыг зөв төлөвлөөгүй байж иж хот төлөвлөлтийн зөв баримт хүчийг философи эсвэл тэр нөгөө үжил баримтлалыг гаргаагүй байж иж хот байгуулалтын тухай яриад байгаа байхгүй. Энэ бүх аймаг, сум одоо засаг захиргааны нэг хот суурин газруудын хот төлөвлөлтийн асуудал дандаа давтагдана. Энэ дэр биднес хот байгуулалтыг төлөвлөх биш, хот төлөвлөлтийг төлөвлөнө. Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө байна гэж болохоос биш, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байхгүй. Хот төлөвлөлтийн зөв ерөнхий төлөвлөгөөгөө тэр нөгөө хот байгуулдаг эрх зүйн одоо юу гэдэг нөгөө засаг захиргааны эрх зүйн одоо хэрэгжүүлдэг байгууллагууд нь эрх баригчид нь хэрэгжүүлэх нь шүү дээ. Хот төлөвлөлтийн баримт хүчийг өөрөлд ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө гэж яриад байгаа юм. Ийм юм байна. Сүүлийн үед энэ гадаадын иргэн, гадаадын байгууллага экспертчүүдээр хот байгуулалтын бодлогын баримтчүүдийг боловсруулах ажилд нэлээд оролцуулж байна. Энэ дээр таны бодол юу вэ? Ер нь аль тал нь дотоодынх гадаадынх ямар пропорцоор гэдэг юм, ямар хуваар, ямар үүргээр ажиллах зүгээр үү? Энэ тал дээр таны бодол. Ер нь юу л да түрүүний хэлдгээр бид нөгөө манай хот байгуулалтын буюу хот төлөвлөлтийн бодлого гэж яриад байгаа юм маань анханасаа юу штэ нөгөө социализм үеэс улбаатай хуучны зөвлөлт холбоот улсын хот байгуулалтын институтүүд дээр те хот төлөвлөлтийн институт дээр хийгдчихсэн онлоор хөгжиж ирсэн хот учраас магадгүй энэ зах зээлийн нийгэм шилжээд ороод ирэхлээр үгүй энэ зах зээл одоо суурилсан хотыг бий болгоё гэх юм бол ийм хот төлөвлөлтийн онол байх хэрэгтэй юм а гэдэг утгаараа гадны мэргэжилтэн буюу гадны тэр нөгөө мэдлэг логикийг хэрэглэх нь бол гарцаагүй хэрэгтэй. Ийм ч утгаар би анх удаа нөгөө түрүүний хэлдгээр нөгөө JICA-гийн багийг Японоос оруулж ирж Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг хийлгэсэн маань ийм учир утгатай. Яасан бэхлээр ерөөсөө 4-5 удаа дандаа нөгөө зөвлөлт холбоот улсын үеийн нөгөө хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдээр хийлгэсэн байдаг байхгүй юу? Монголын мэргэжилтэн оролцсон их бага энд. Энийг бол ямар ч хүмүүс зөвшөөрнө. Яг үгээр тэр зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүдийн логикоор одоо хот төлөвлөлтийн одоо бодлогоор хийгдсэн төлөвлөгөө учраас за хэрвээ зах зээлийн нийгэмд орж байгаа юм бол хот төлөвлөлтийг бид нарт зах зээлийн нийгмийн хот төлөвлөлтийн одоо арга технологи одоо юу онлыг оруулж ирэх хэрэгтэй байна л гэдэг асуудал байгаа. Тэгээ яг энэ зүйлдээ уг нь мастер төлөвлөгөө болох хэрэгтэй байсан. Монголчууд өөрсдөө тэр судалгаа болгоод JICA-гийн мэргэжлэнгүүдийн тэрнийг судалгааг болгоод өөрсдөө юу ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байдаг л та. Юу хэлэх гэж байна вэ гэхээр тэр гадны буюу би ойлгож байгаа нь болохоор зах зээлийн эдийн засгийн нийгмийн хот төлөвлөлтийн онолыг мэддэг үнийг л одоо ажилуулна гэж ойлгож байгаа шүү дээ. Тэр ажилуулж байгаа хүмүүсийнхаа авах гэхээ ухаанаар л хандна гэсэн үг. Хэрвээ одоо Монголын одоо нүүдэлсэн соёлыг ч юм уу эсвэл гэр хорооллын амьдралын те сайн тамуутайг мэддэгчгүй гэр нэг хончж үзээгүй нэг гадны Францын, Английн нөхөр байх юм бол те тэрний авах юмыг нь ерөөсөө шүүлтүүртэйгээр л хандаж авах хэвээр мэдлэгийг хуваалцах хэвээр. Гол хүмүүс нь болохоор Монголын мэргэжил байх хэвээр. Харьцангуй гайгүй басна. Энд чинь миний нөгөө анх нөгөө Монголд ирж ирснийг бодох бол энэ чинь зөндөө олон одоо залуу хүмүүс төгсөж ирж явах шиг байна тий. Гэвч нөгөө хөгжингүү орнууд байх шиг байна. Тэр хүмүүс маань гадны тэр нөгөө оюун санаатай хамтарч ажиллана л гэсэн. Тий. Ажиллах нь зөв. Харин
авах юм их баг баг шүү. Тэрний copy and paste юу гэдгийг хууль тавиад байх юм бол те бас тэр чинь асуудал үүсгэн шүү дээ. Тэгэл хэрэгжихгүй төлөвлөгөө болдог. Амьдрал дээр газар дээр буугаагүй төлөвлөгөөнүүд болоод байдаг шүү дээ. Олон улсад нөө доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол улс мөн доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд баталсан. За бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал гээд бас байдаг те. Эдгээр ерөнхий одоо төлөвлөлтийн чиглэл өгсөн баримтчиг одоо зөв боловсруулагдсан байдгүй. Энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Юу бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалууд хөгжлийн тодорхой хэмжээний том үзэл баримтлалын одоо баримт бичгүүд түүний 2030 он байна уу те хүртэлх ингээд энэ баримт бичгүүд бол гарсаар те анх гарсаас хойш 10 жил 10 хэдэн жил өнгөрчлөө л дөө. Тэгэхээр миний хувьд бодож байгаа юм бол те энийг байнга апдейт хийж явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл те бид нар нөгөө шинжлэх ухааны буюу ялангуяа дэлхийн нийтийн энэ нөгөө хотын одоо хотчлтын бодлогын маш том өөрчлөлтийн үед амьдарч байгаа учраас түрүүний хэллээ шүү дээ. Хот төлөвлөлтөндөө анх нөгөө юу шүү дээ ухаалаг хотын концепцийг оруулсан 2013 14 он гэж бодоод үзтээ. Дөнгөж саяхных байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ хөөцлөлтийн үед бид нар амьдарч байгаа учраас анх гаргасан 10 хэдэн жил 10 жил те магадгүй 7 8 жилийн өмнөх юмнуудыг те одооны цаг үетэйгээ харьцуулаад болж байгаа үе үедийг дахин бид нар нөгөө мониторинг хийж явах хэрэгтэй байна. Энэ мониторинг хийснээрээ бид нар те энэ дээр алдсан юм байна. Энэ дээр засахгүй болохгүй юм байна. Энэ дээр нөгөө дэлхийн нийтийн хандлагыг тусах хэрэгтэй юм байна. Монголын эдийн засгийн боломж нь ийм болоод байгаа юм байна те. Байр суурь нь болчиход байгаа юм байна. Нөгөө дэлхийд эзлэхтэй нөгөө юу гэдэг бүхий л үзүүлэлтээр ийм болоод байгаа юм байна гэдэг. Тэгэхээр наад чи хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Түүнээс бол гаргаж ир тавьчаад яг энэ шиг байх хэрэгтэй. Энэ шиг эн чинь 3 хөгжлийн тулгуур 4 5 ийм ингээл яриад байх юм бол наад чи бас асуудалтай. Юу? Наадах чинь апдейт хийж явах хэрэгтэй. Хөгжил буюу те энэ юу шүү дээ дэлхийн нийтийн хандлага өөрчлөлт энэ технологийн өөрчлөлт гэдэг нь маш хурдтай өөрчлөгдөж байна л да. Тэгэхээр тэнд биднес байнгын юу байх хэрэгтэй. Жишээ нь би хэлээд байгаа шүү дээ. Сая Японд очиж би ажилладаг маань тэр дэлхийн нийтийн хандлагаас хосрохгүй л очиж байгаа шүү дээ. Тэгвэл эндээ байгаад байх юм бол бас л мэдээлэл дутагдaltaй байгаа л байна. Интернетийн мэдлэг биш шүү дээ бидний мэдлэг бол өөр мэдлэг хэрэгтэй. Таны бодлоор хот байгуулалтын одоо хотын хөгжлийн хөгжилт иргэдийн амжиргааны түвшин холбоотой юу мэдээллийн түвшин холбоотой мэдээж аль нь л та. Гэхдээ яг хувилбал аль нь илүү чухал байр суурийг эзлэх вэ? Амжиргааны түвшин нэг нь бол амжиргаа эсвэл нэг нь мэдлэг мэдээлэл боловсролын түвшин гэх юм. Одоо зарим нь ярьдаг та талхайх мөнгөгүй жүүн тэр хотод соёлтой амьдрах гэдэг нэг асуудал ярьдаг. Гэтэл зарим нь гуйлгчин байдаг хүн хүртэл нөгөө хогоо хайдаггүй юм цэцтэй зөвшгөн одоо бас байх боломжтой ч гэдэг юм уу. Тэр талаас нь хотын хөгжилт нэмэр оруулах талаас нь. Үгүй надад салгаж болохгүй л ойлголт. Хоёр одоо утасны үзүүр л гэж ойлго. Нөгөө хувилбал жишээ. Хувилбал тэрнийг би одоо шууд хөвлөж мэдэхгүй. Надад судалгаагаар гаргаж ирнэ тий. Өөрөөр хэлбэл нөгөө түрүүний хэлдэг нөгөө техникийн эдийн засгийн байна уу, хэсэгчлсэн судалгааны байна уу те, социологийн судалгаа байна уу те, тэрүүгээр гаргаж ирнэ. Тэгэхгүй би нэг тоо хэлцдэг тэгээ одоо сайхан худалч болох байлгүй те. Иргэд хот байгуулалт хот төлөлтийн талаар ойлголт мэдлэгтэй мэдээж байх ёстой те. Хот тосны хөгжлийн ерөнхийлөг боловсруулах үйл явцад иргэдэд хэр нээлттэй хандах нь зөв бэ? Зарим хүмүүс төлөлтийн шатнд мэдээлэлтэй болчхороо төрүүлээд газар авдаг эсвэл нөгөө нэг мөн хүрэх гээд нөгөө нэг үйл ажиллагаа явуулахад бүтээн байгуулалт явуулахад саад хийдэг гэдэг байдлаар нэг хардаг. Нөгөө хэсэг нь болохоор мэдээж нээлттэй сайн ярилцаж төв төлөвлөлт тэр нь хэрэгжиж ин энэ төр гэдэг талын юм ярьдаг. Энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Юу угаасаа нөгөө
юу штэ те иргэдийн хот төлөвлөл нөө хоцорын газрыг төлөвлөнө гэдэг маань тэнд амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг л сайжруулах гэж байгаа тий тэр хүмүүсийн л жаргалтай сайхан байхын тулд хийж байгаа төлөвлөгөө шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээс нууч хийдэг бол тэр чинь маш тэнэг асуудал л дээ тий. Яг үгээр тэр хүмүүсийн үзэл бодлыг тусгаж ижил тэр нөгөө хот төлөвлөлтийн үзэл баримталж гарч ирэх ёстой. Тэр хүмүүс юу хүсэж байгаа? Тэр хүмүүс юунд бололцоотой байгаа? Тэр хүмүүсийн зөвхөн эдийн засгийн биш те. Өөрөөр хэлбэл нөгөө тэр нөгөө нийгмийн бололцоо те. Соёлын эрдэм мэдлэгийн бололцоо нь ямар байгаа юм те. Тэр бүгдээрийг нь харж ижил бидээс төлөвлөх ёстой. Тэгээд төлөвлөлтөө хамгийн гол тэднээс оролцоог их хангана гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүсийн оролцоогоор биднээс хийх ёстой. Тэрнийг анх хийсэн нь болохоор дөрөвний Жайкаригийн одоо ерөнхий төлөвлөгөөнд ч анх удаага нөгөө социологийн судалгаа аваад те одоо хэдэн гэр оруулалтын юунаас ингээд блокоор нь авсан судалгаа байдаг л. Энэ болохоор нөгөө л зах зээлийн эдийн засгийн хот төлөвлөлтийн эхлэлүүд багхгүй юу? Одоо 10 хэдэн жилийн өмнөх юм яриад шүү дээ. Тэгээд яасан гэхээр иргэдийн оролцоо буюу иргэдийн сэтгэл санаа судалж иж бид нар хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь тэр бол гарцаагүй. Тэрүүний хэлдгээр нөгөө аль нь илүү аль нь юу гэдэгтэй биш өөрөөр нөгөө хүмүүсийн юу гэдэг нөгөө ямар одоо юу гэдэг хот байгуул хотод амьдч хийг хүсэж байгаа юу тэд нар хүсэж байгаа гэдгийг маань өөрөөр төлөвлөлтөнд тусгаж өгнө гэдэг чинь хамгийн гол ажил шүү дээ. Нээлттэй байх хэрэгтэй. Түрүүний хэлдгээр төлөвлөсний дараа тий газрыг авдаг олгодог гэдэг бол хэрэгжүүлэх асуудал. Бид нар хэрэгжүүлэлтэн дээр дандаа алддаг. Яасан гэхээр магадгүй их сайхан нөгөө юу одоо мөрөөдлийн төлөвлөгөө гаргаж болно доо тий. Газраа ингэж ашиглана. Тэгж одоо дэд үтсээ шийдэн. Тэгж одоо ирээдүйн төсөв байдал нь ийм байна, төлөв байдал нь ийм байна гэдэг маягаар гаргачихад тэнгууд энд онгоцны буудлын өрөх гэж байгаа. Бид энд газар авна гэдэг нь энэ бол хэрэгжүүлэх шатны алдаа. Төлөвлөх шатны алдаа биш. Төлөвлөх шатн дээрээ мэдээж тэ хэрэгжүүлэх талын бүх л арга хэмжээнүүдийг санал болгох ёстой. За хэрэгжүүлэлтэн дээр ийм алдваа. Ингэж болохгүй шүү. Газраа төлөвлөж өгөхгүй шүү. Энд бол ерөөсөө огт газар өгч болохгүй шүү. Энэ хэсгийг консервац буюу нөгөө хамгаалтанд авна шүү гэдэг юм уу те. Энэ бүгдийг гаргаж ирэх ёстой. Хэрэгжүүлэх дээр бид нар дандаа хэрэгжүүлэхдээ дандаа төлөвлөлтийн эсрэг арга хэмжээ аваад байдаг. Тэр ярьцлагд хүүхдийн ойлонтой их л холилдож байна. За ерөнхий төлөвлөгөө газар зохион байгуулалтын төлөвлөгөө газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөс хоёр хэмжээнд төлөвлөлт байгаа юм те. Аль нь эхэлж шийдэх ёстой вэ? Ямар ялгаатай төлөвлөлт вэ? Одоо ер нь тийм хоёр төлөвлөлт хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. Тэг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хот усны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөө сүүлийн үеийн хэлээд байдаг болсон мөлий. Мастер планыг л хэлээд байгаа шүү дээ. Ер нь тийм ерөнхий төлөвлөгөөг л хэлээд байгаа шүү дээ. Түүнээс бол хөгжлийг тусдаа судалдаг ерөнхий төлөвлөгөө биш шүү дээ. Наа чи би ойлгохгүй миний ойлгодгүй хэл уучраад. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж яриад байдаг болсон мөлий. Ер нь мастер план л тийш дээ мастер план шүү. Наа чи ерөнхий төлөвлөгөө гэж би ойлгож байгаа шүү. Тэгэхээр шинжлэх ухааны нэр томыг хамаагүй өөрчлөлт хийж болохгүй байхгүй. Ялангуяа улс төрийн өнгө аясаар тий. Газрын албач гэдэг юм уу? Авц замын газар гэж байнгут те. Дараагийн засаг гарч ирэнгүүтээ те. Авц замын хөгжлийн газар гэж болгочих байгаа байхгүй. Зорилго нь адилхан, функц нь адилхан, бүх юм адилхан. Зөвхөн хөгжлийн гэж нэрээр байна. Энэ манай засгийн газар гэж байна. Чи тэгвэл ерөнхий төлөвлөгөөг асууж байгаа юм те. Тийм. Барилга утгуулалтын одоо олон хууль норм, дүрм, журмууд байдаг те. Зарим хүмүүсийн норм стандартуудыг эрс шинжлэх хэрэгтэй гэж үздэг. Зарим нь бол зарим нэг апдейт хийгээд засвар өөрчлөлт хийгээд явах нь зөв гэж үздэг. За зарим нь бол бүр гадны одоо норм, стандарт одоо дүрм журмуудыг хулбарлаад шууд ашиглахад бараг болно гэж үздэг. Та энэ дээр яг ямар байр суурьтай байдаг вэ? Одоо ч юм уу?
бичин. Гэхдээ энэ юу л да нөгөө одоо бол нөгөө ноорон дүрмтэй холбоотой юм асууж байгаа юм тий. Ноорон дүрмтэй. Түүний юунаас өөр тий ерөнхий төлөвлөгөөнөөс. Ер нь юу л да хамгийн хурдан арга хэмжээ авсан ялангуяа эрх зүйн орчин хуулийн эрх зүй шүү дээ. Орчингоос ахуулаад хот төлөвлөлт ийм эрх зүйн орчин тий хурд юу гэмдэ яг өөрийнхөө хөгжилд хурдан хэрэгэлсэн улсуудын жишээ бол Сингапурыг ярьдаг л да. Тэр англо-саксоны шууд юу штэ нөгөө эрх зүйн орчин хот төлөвлөлтийн загварыг тэр чигээр нь оруулсан шүү. Тэр орчуулсан шүү. Ер нь бол орчуулсан. Хонконг ялгаа байхгүй. Тэ? Тэр бол мэдээж орчуулгаач юу байхгүй. Английн юу юм чинь. Тэгэхээр бид нар бол тэ бас л авах гээхийн ухаанаар наадахтаж хандах хэрэгтэй бах уу. Ер нь бол тэ магадгүй их хотожсон олон зуун жилээр олон 100 жилээр нөгөө хотчлтын процесс идэвхтэй хөгжсөн улс орнуудын хот төлөлтийн баримт бичиг буюу тэр эрх зүйн логикийг тэр чигээр нь копид нэгдэг бол аюу хүндрэлтэй асуудал. Харин тэр хуулж юм уу копидж шууд импорт хийж оруулж ирэхтэй бол харин нөгөө илүү одоо юу гэмдэ чадварлаг мэргэжлийн чадвартай л хийх хэрэгтэй байна. Тэндээс авах юм биш шүү. Копичмаар нь их байдаг шүү дээ. Копидэхгүй юм гэж бас байгаа. Тэрнийг л ялах хэрэгтэй. Тий. Бүх зүйл мэдээ судалгаан дээр үнэлж хийх нь одоо зүв байдаг. Хот байгуулалтын салбарын институт, судалгаа, одоо R&D гэж ярьдаг тийм ямар байгууллага байх хэрэгтэй вэ? Ямар статустай? Энэ байгууллагын бүтэц чигүүрэг, үйл ажиллагааны хувьд төсөөлбөл ямар байх Монголд зөвхөмжтэй гэж үзэж байна. Ер нь зүгээр ийм юм байгаа даа л да. Манайд болохоор нөгөө хот төлөлтийн ерөнхий төлөвлөгөө боловсруулдаг байгууллагууд нь ялангуяа нийслэл хотын хэмжээнд бол тэ нөгөө юу гадаг дээ. Хотын захиргаанда харьяалагддаг. Өөрөөр нөгөө хотын одоо захиргааны бүтэц дотор ороод явдаг нэгж нь ерөнхий төлөвлөгөө хийдэг. Ерөнхий төлөвлөгөөний газар гэж явдаг шүү дээ. Тэр зүгээр би бодохдоо бол тэ зүгээр аймгийн төвд бол мэдээж тийм институт байхгүй учраас хотын ямар нэгэн хувийн компани уу эсвэл нөгөө хот төлөлтийн байгууллагуудаар хийгдээд байгаа шүү. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хувьд бол бас л чадамжтай, чадвартай хувийн секторын тэ нөгөө одоо think tank байгууллага гэж ярьдаг та тийм хот төлөлтийн институтээр хийлгэл бас зүгээр болов гэж боддог. Юм. Яг гэвэл тэ нөгөө юу штэ нөгөө хот төлөлтийн хамгийн том баримтч болох нөгөө мастер план буюу ерөнхий төлөвлөгөө одоо сүүлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөс дөрөв хэлээд байгаа шүү тий. Тэр ерөнхий төлөвлөгөө чинь асар том нөгөө нийгмийн судалгааны том баримт бичиг байдаг учраас их хүртэн мөнгө зарцуулагддаг л та. Зүгээр ямар нэгэн тэр нөгөө засаг захиргааны жишээ нь Улаанбаатар хотын юу нэг засаг захиргааны нэгж удаа дотор нь ороод явхлаар нөгөө жоохон юу хатагтай төсвийн одоо тэр нь зарцуулах өртгийнх нь хэмжээ нь хязгаарлагдмал байд юм уу да гэсэн бодлол надад байд. Яг гэвэл хувийн сектор арай илүү их одоо судалгаа хийгээд илүү их хөрөнгө зарцуулаад гадны дотны нөгөө экспертүүдийг ашиглаад ингээ хийх юмыг за Монголдо хийчих болно гэж хэлээд арай өртөх багаар хийлэгдэх юм те. Тэр нь бахаа болохоор нөгөө жоохон учир дутагдaltaй юм. Зарим нэг судалгааны юмнууд нь одоо юу шүү нөгөө яг шаардлага хангах төвшөнд очиж ийн үгүй гэдгийг би нэс эргэж хармаар л байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хот төлөвлөлтийн институт think tank байгууллагууд миний мэдхийн олон улс орнуудад ялангуяа хөгжилтэй орнуудад бол хувийн сектор гэдэг л та. Тэр нь илүү ёстой нөгөө юунаас нөгөө тэнгэрээс од авчрна гэдэг шиг хаанаас бол хаанаас мэдээлэл олж чаддаг чадвартай чадварлаг тийм компани буюу одоо институт байх ёстой.
Тэр юу шүү дээ нөгөө боловсруулсан ерөнхий төлөвлөгөө тэр бодлогын баримт бичгийнхаа өмнө хангалттай хариуцлага хүлээдэг л байх хэрэгтэй. Танай компани хийсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу биднээс хөгжүүлэх гэсэн ийм алдаа гарлаа гэхэд хариуцлага хүлээдэг л байх хэрэгтэй. Яг өнөөдрийн хувьд хот байгуулалтын, хот төлөвлөлтийн мэргэжлүүдийн боловсролын түвшин ямар байна гэж бодож байна. Энэ салбарын залуу мэргэжлүүдэд ер нь юун дээр илүү анхаарч ажилласаа, сураасаа, мэргэжсэсэ гэж зөвлөх бай. Юу л да нөгөө яг энэ хот төлөвлөлтийн чиглэлээр бэлдэж байгаа мэргэжлүүдийн тоо болов уу бодлогоор хэрэгжих ёстой л доо. Яг манай нөгөө боловсролын системийн жоохон доголдолтой тал нь яа гэвэл хэдийгээр хэмжээний одоо инженерийн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Хэдийгээр хэмжээний одоо нийгмийн ухаан буюу эдийн засгийн ухаан, одоо бусад байгалийн ухаан тэний мэргэжлэнгүүд байх хэрэгтэй юм гэдэг бодлого бол энэ алдагдаад байгаа л да. Тэгэхээр ер нь хот төлөвлөлтийн талын чиглэлийн боловсрол мэдлэгтэй хүмүүсийн тоо бол харьцангуй зөөх юм болов уу гэж би үзээд байгаа шүү дээ. Байсан ч идэвхтэй энэ үйл ажиллагаанд оролцох нь их бага юм болов уу гэж. Болдог болвол их л олон талаас дуу хоолой гаргаж үзэл бодлоо гаргаж ирж нийгмийн одоо энэ нөгөө ялангуяа хот байгуулалтын салбарт идэвхтэй оролцох хүмүүсийн тоо их байгаасаа л гэж бодоод байна. Миний бодлоор бол их цөөхөн байгаа юм болов уу гэж би бодож байгаа. Зүгээр миний бодол шүү дээ. Ерөнхий архитектор ер нь ямар чиг үүрэгтэй ажиллах ёстой гэж үздэг вэ? Одоо ер нь томилгоо албан тушаалын хүрээ, ажиллах хугацаа зэрэг дээр ямар бодолтой байдаг вэ? Зарим хүмүүс ерөнхий архитекторт ажил хийх бие дааж шийдвэр гаргах боломж олохгүй. Улс төрийн албан тушаал болсон учраас төлөвлөлт одоо хот байгуулалтын жишээ нь замбраагүй байдаг гэж үздэг тийм. Зарим нь ерөнхий архитектор нэг хүн биш нь баг ажиллах ёстой гэж үздэг. Таны бодлоор ямар үйл зүг бэ? Гэхдээ энэ юу шүү дээ нөгөө ерөнхий архитектор буюу ялангуяа хот байгуулалтын салбарын асуудлыг шийддэг албан тушаал гэдэг маань улс төрийн алба болоод удаж байгаа шүү дээ. Энэ бол нуугаад ах юу байх вэ те? Яг мэргэжлээ хамгаалсан за одоо хот төлөвлөлтийн одоо талаас те хотын дизайны талаас хотын инженерчлэлийн талаас ийм юм болохгүй тийм газар ашиглалтын талаар ийм байж болохгүй гэж хэлэхлээр л чи үг сонссонгүй те гэдэг тийм бол байсаар ирсэн шүү дээ. Тэгэхээр яг хөглөө нөгөө наад чи улс төрөөс тусгай ангид ажиллах ёстой гэдэг маань угаасаа энэ хот байгуулалтын би хот төлөвлөлтийн гэж хэлээгүй шүү дээ. Хот байгуулалтын салбар тэр чигээр тустай байх хэрэгтэй. Тэгэхгүй юм бол нэг сайхан төлөвлөдөг. Одоо жишээ нөгөө хот төлөвлөдөг хүмүүст буруутдаг шүү дээ. Буруу газар авчиад нөгөө ногоон байгуулалт байх ёстой газар баахан орон сууц барьчдаг. Орон сууц байх ёстой газар нь авчиад офис барьчдаг тий. Тэнгүүд яа тэгэхээр өө хот төлөвлөлтийг хэмжиж гэж яриад байдаг байхгүй. Гэтэл нөгөө хот төлөвлөлтийн нь баримт бичгийн дээр нь те ногоон шараар ингэ төлөвлөчихсөн байдаг. Хэрэгжүүлэхтэй газар олголтын дээр хамгийн гол нь шүү газар олголтын дээр. Дээрээс нь нөгөө тэр нөгөө төсөв хөрөнгө батлагч байт юм уу те. Энэ энд дээр дандаа нөгөө яг тэр нөгөө А Б-гүүд зурсан төлөвлөснийхэн дагуу хийдгүүд л асуудал байгаад байгаа юм л да. Ерөнхий архитектурын хувьд бол ер нь яаж ч утсан нөгөө тийм супермен гэж байхгүй шүү дээ. Энэ том хотыг ялангуяа ганцаархнаа шийдэл дизайн. Наад чи баг ажиллах хэрэгтэй. Баг ажиллах хэрэгтэй. Тэгээ чиг үүрэг нь юу вэ гэхээр ерөөсө хотын гоо үзэмжтэй нөгөө хотын дизайн гэж яриад байгаа тий. Энэ дээр голлон ажиллах хэрэгтэй. Голлон ажиллах хэрэгтэй. Жишээ нь биднес чинь нөгөө юу түнэлийг явуулаад ягаанаар будчихдаг болсод шүү дээ. Зайсангийн хөшөөний доотлын суурийг ягаанаар будчихдаг болсод шүү дээ. Энийг ямар дизайн гэх юм бэ? Жишээ нь бол тий. Аим шиг байхгүй юм. Тэгэхээр нөгөө л хотын ерөнхий архитектурын функц чинь дутагдаад байгаа байхгүй юу? Тэ юу гэжтэй нөгөө тэр бүх юм өнгө будаг тэ материалын сонголт тэ
дизайны хийх хэлбэр дээр тогтж байгаа шүү дээ. Биднээс гараад дандаа дизайнтай нүүр тулж байгаа шүү дээ. Тэр дизайн инээдэмтэй, хөгийн, боловсрал муутай тий. Чадамж муутай. Материаллык сонголттой одоо пропоршн гэж ярьдаг тэр тал дээрээ ч хүртэл алдаатай, малдаатай байх юм бол тэгэл манай Улаанбаатарын байж байгаа гэдэг ч. Тэгэл нөгөө гадаадных нь нээж дандаа нөгөө инээж идэг тий. Монголчууд ямар сайн улсууд вэ гэж. Бидээс яг л нүүр царай болж байна шүү дээ. Бүхэн бид яриад нөгөө public space гэдэг мал ерөөсөө хамгийн гол асуудал. Хаалга хаагаа дотроо цэвэрхэн амьдраад байдаг. Хаалгаас гарангуут л хог навш шиг тийм удамжинд байдаг шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүс гэлтгүй мэргэжлийн хүмүүс хоорондоо одоо чинь саяны таны хэлээд байдаг шиг хот байгуулалт, хот төлөвлөлт гэдэг ингээд зарчмын томоохон ойлголтууд дээр өөр байр суурьтай байгаад байдаг. Энэ зөрүүг ер нь яаж ярилцлагуул зүг бэ? Яаж нэг талтай гарсан зүг бэ? Ямар ажил хийвэл зүг бэ? Таны талаар таны бодол юу? За юу басан дээр авах гэж боддоо. Би энэ хараа яг хот төлөвлөлтийн энэ одоо онол гэж гэдэг хот төлөвлөлтийн шинжилгээ ухаан гэх үү те энийг яг энэ дээр ажилладаг те хүмүүсийн одоо би өөрийгөө оролцуулаад шүү те өөрийгөө оролцуулаад онлын баримт бичиг суурь судалгаанд хэрэгтэй наад зах юмнууд байхгүй. Хот төлөвлөлтийн одоо юу гэдэг зарчмыг өгүүлсэн одоо жишээ нь мэргэжлийн ном зохиол Монгол дээр үзсэн үү? Байхгүй. Энэ чинь инээдэмтэй байхгүй тий. Бид нар хот төлөвлөлтийг urban design, urban одоо юу гэдэг development гэдэг юм, urban planning гэдэг юм уу? Энэ олон юмнуудыг чинь яадаг вэ? Дандаа л англи дээр. Би ерөөсөө монгол хэл дээр нэгч хот төлөвлөлт юм уншдаг. Дандаа л англи дээр, япон хэл дээр уншдаг. Тэгэхээр бид нар чи яасан вэ гэхээр те өөртөө монголчууд өөртөө хоорондоо монгол хэлээрээ энэ хот төлөвлөлтийн шинжилгээ ухааныг ярихгүй юм бол наадах чинь дээшээ гарч ирэхгүй байна. Дээш байх бай нөгөө ойр хавийнхаа хүмүүс ойлгуулж чадахгүй байна. Ойр хавийнхаа хүмүүс ойлгуулж чадахгүй болохоор дээд шийдвэр гаргагч нартай ойлгуулж чадахгүй байна. Бид нар асар хэмжээний нөгөө онлайн болон практикийн шинжилгээ ухааны өгүүлбэр хэллэгтэй ном зохиол одоо юу гэдэг сүүлийн нөгөө дижитал нөгөө юу гэдэг нөгөө баримт бичгүүдийг гаргах хэрэгтэй. Тэгээ онлайн сөргөлдөө мэтгэлцээнүүдийг маш их явуулах хэрэгтэй. Тэгэхгүй нэг нь баатар гарч ирээ. Одоо би баатарлал ярих юм бол Батболд нэг солиотой юм гарч ирнэ. Солиотой юм яриад байх юм их байх л та баг л тий. Тэгэхээр яадаг гэхлээр үгүй ийм үзэл баримтал дээр тийм одоо онлыг бид нар те орчуулад Монголын те нөгөө хотчлтын шинжилгээ ухааныг суурин дээр авчихлаар ийм болж байгаа маа гэхлээр нөгөөх нь мэтгэлцээнд орноо доо. Тэгэл ингэж олон тэр нөгөө мэтгэлцээний талбарыг бий болгоод хот төлөвлөлт гэдэг ийм одоо нэг жоохон бүдүүн сайн барьж авахар ойлголт бий болгосны үндсэн дээрээс нөгөө засаг дарга нь те альва нэг орон нутаг те хот суурин газрын засаг дарга нь тэр аймгийн төвийнхээ ерөнхий төлөвлөгөө авчир шкаф дотор авчир төгсдөг тийм болохгүй байх хэрэгтэй байна. Тэр засаг дарга нь бүр сайн ойлгоод иргэдийн төлөөлөгчдийн хурал нь яг тэр төлөвлөгөөний дагуу бүх ажлаа хийдэг л байх хэрэгтэй. Тэр болтол дахиад хэдэн жил болохын бүү ёстой бүү гэдэг. Гагамж авахгүй болохгүй л байгаа. Тийм. Тэгэхээр биднес одоо ширээн дээр гарч ирэх хэрэгтэй. Бид нэг ширээн дээр цугларах хэрэгтэй. Ярих хэрэгтэй. Гүй тэр тийм байх хэрэгтэй гэж. Тэгэхгүй юм бол бид нар дуурахгүй болохоор биднээсийн хот төлөвлөлтийн асуудлыг хот байгуулалтаар шийдэхдээ шийдвэр гаргахын төвшөнд бол биднээсийн дандаа эсрэг юм хийж байгаа байхгүй. Яг төдөөс мэрэгжлийн хүмүүс биш шүү дээ. Шал өөр мэрэгжлийн хүмүүс, бүр нийгмийн ухааны улсууд гэдэг шүү дээ. Тэнгүүтээ хотын бүхэл бүтэн одоо бүтээн байгуулалтын асуудал руу ордог. Тэрүүд хотын дизайн руу ордог шүү. Наадхаа цэгрээр утчих, цэгрээр утчих. Нэг дарганд хийж илгэнэ шүү дээ. Ийм их юм болоод байдаг. Тэгэхээр хот байгуулалтын ерөнхий утгаар нь ярихад тийм хот төлөвлөлт буюу хотын одоо дизайн хотын нөгөө инженерчлэлийн талын ийм мэргэжлийн улсууд дуу хоолойгоо өргөддөг
тэр нийгэм сонсогддог болох цаг одоо болсон. Өөрөөр хэлбэл би түрүүн цөөхөн гэж хэллээ. Цөөхөн байгаа нь хамаагүй дуу хоолой байгаа гэж хэлэхгүй бол биднээс өмнөөс шууд шийдээл явчихна. Тэрний үр дүнгийг биднээс үзэж байгаас ямар хот болчиход байгаа вэ? Бүсийн талаар нэлээд яригддаг. Бүс гээд ерөнхийдөө энэ бас орчуулагтай холбоотой төрөнд тань ярьсан асуудал. Бүсгээд ихээр чин эдийн засгийн бүс яригдчихэж байгаа. Зоны буюу одоо нөгөө юуны бүс гэдгийг тэрийг одоо бүсчлэл гэдэг юм уу, бүс гэх юм уу те гэд яригддаг. Гэхдээ одоо яг бүс гэдгийг хичнээн янзын бүс байна. Ямар ялгаатай байна. Таныхаар бүс гэдэг юмд маш олон юмыг багтаачаад байгаа нь бас нэг толгой ирүүлээд байх шиг. Одоо region zone гэдэг чинь хоёулаа монголоор бүс гэж орчуулад байна уу те? Region за биш л дээ. За яг юу л да бүсчлэл гэдэг маань юу штэ те ямар төвшөнд байхаас хамаарна. Жишээ нь бол тэ нөгөө хоцорын газрууд ийм бүсчлэл гэж байж болно. Тэрний ерөнхий төлөвлөгөөнд гол ABC буюу тэр бол бүсчлэл гэж байгаа тийм. Тодорхой аймаг орон нутгийн төвшөнд бас бүсчлэл гэж байгаа. Тэгжээсэн улсын төвшөнд гэж байгаа тийм. Тэгээд бүс нутгийн төвшөнд одоо ойр хавийн одоо улс орон Аз нөхөн далайн ч гэдэг юм уу тийм. Энэ болгонд нөгөө төлөвлөлтийн одоо гол үндсэн одоо юу гэмдэ алфавитаар бол ABC нь болохоор бүсчилж байгаа байхгүй юу? Тэр бүсчлэл. Бүслэг гэдэг нь ерөөс zoning гэсэн. Zoning-ийн region гэж хэлж болно те, district гэж хэлж болно. Янз бүрийн үгээр хэлж болно тэр бол. Гэхдээ төлөвлөлтийг юугаар хийдэг гэхээр янз бүрийн нөгөө ABC гэсэн элементээс л нөгөө төлөвлөлт чинь гарч ирэх нь шүү дээ те. Би ийм том байх юм аа. C-ийн хажууд нь ингэж connecting хийх нэ. Connectivity гэдэг чинь хоорондоо ийм байх юм аа те. Ийм төвшөнд hierarchical ийм төвшөнд очих юм аа гэдэг ерөөсөө лаад чинь нөгөө төлөвлөлтийн технологийн асуудал дандаа. Тэгэхээр хот төлөвлөлтийн бүсчлэлийг хэрвээ одоо асууж байгаа бол те би түрүүн нөгөө хот байгуулалтын хууль буюу би хот төлөвлөлтийн хууль болохыг зөндөө хүссэн л дээ. Бүтээгүүлдэ чадаагүй. Миний чадал өрөөгүй. Энэ хот байгуулалтын юм дээр бид нэр яг миний хувьд бол яг Германы, Английн, Японы хот төлөвлөлтийн хуулийг судалж байгаа. Америкийнх бас урж ирсэн. Тэгээд яасан гэхлээр хот төлөвлөлтийн бүсчил Америкт болохоор 21 байд. Японых 19 байсан. Би зарим нэг бүсүүдийг хасаад юу Монголын хот байгуулалтын хуулинд оруулсан бүсчлэл дотор 11 бүсчлийг оруулсан байт юм л та. Бус нь зарим зохиж өгөхгүй болж өгөхгүй орчуулагдаж өгөхгүй тийм бүсчлүүд байгаа байхгүй юу? Тэр бүсчлийг зөв гарах тусам амьдрал дээр буун тэр бүсчлийг зөв зохион байгуулснараа хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө буюу мастер план зөв зохион байгуулагдана л та. Хамгийн гол одоо өгөгдмөл гэж ойлгох хэрэгтэй бүсчлэл. Тэр ханган бүс, төвийн бүс, зүүн бүс гэдэг. Тэр бол тэр чинь юу штэ те нөгөө түрүүн хот суурин газар бүс нутаг тэгээд улсын төвшингийн бүсчил байхгүй. Эдийн засгийн бүс гэж яриад байгаа тийм. Тийм. Тэгэхээр нөгөө түрүүн хот байгуулалтын хуулинд 11 гэж ордог дотор би бүр 12 гэж нэмээд цуслангийн бүсчил гэж үйлдэл оруулж ирсэн байхгүй. Энэ бол манай Улаанбаатар хотын онцлог штэ. Ихэнх орнуудад байдгүй цуслан гэж. Ер нь цөөхөндөө. Тэгээ онцлогийн тусгаад оруулж ирсэн тэр бас ороогүй лээ нөгөө их хурлаар батлагдахтаа ороогүй лээ. Тэгэхээр болж л өгвөл те Америк 21 Япон 19 хин Германыч нь Японоос арай 1-2 илүү да тийм байсан баг. Хичнээн олон наривч сайн байх тусмаа хотын ерөнхий төлөвлөгөө чинь тэр нөгөө функционал холболтыг хийхэд илүү ач холбогдолтой байхгүй юу? Тэгэхээр биднес арай л дэндүү цөөхөн бүсчлэлээр хийчихэд байгаа. Бүсчлэлийн одоо юу штэ тэ хэлбэр одоо юу гэдэг төрөл нь цөөхөн байх тусмаа бүдүүн тойм болно. Бүсчлийн хэлбэр нь олон байх тусмаа илүү наривчлалтай, илүү одоо юу гэдэг тодорхой ойлгомжтой болно гэсэн үг.
Монгол улсад 330 орчим сум байгаа тий. Энэ сумын тоо ихтсэн үү, багдсан уу, эсвэл яг таарсан уу? Зарим хүмүүс хөгж чадахгүй хит жижиг олон нэгж тоогдсон гэж үздэг тий. Зарим нь бол нутаг дэвсгэр эзэнгүүтч байх сумаа сүлжих юм л гэсэн одоо хандлага байдаг. Энд дээр таны байр суурь юу вэ? Наад чинь нэргээл бас л нөгөө Улаанбаатар хотыг зах зээлийн эдийн засгийн хот болгож ерөнхий төлөвлөгөөг хийх ёстой гэдэгтэй яг адилхан. Монгол улсыг зах зээлийн эдийн засгтээ тулгуурласан улс болгож хөгжүүлье гэх юм бол 360 36 болох юм уу, 500 болох юм уу те тэрийг гаргаж ирэх ёстой. 360 бол би төгс тоо гэж би хэлж чадахгүй. Ямар ч гэсэнтэй нөгөө ямар ч эдийн засгийн чадваргүй сум буюу тэр бригад гэдэг юм уу юу гэдэг нь одоо тэр нэгж маань те тэр нэгж маань хэрвээ эдийн засаг ямарваа нэг нөгөө холбоогоор холбогдож тэжээгдэж өөрийн амьдрах чадвар байхгүй л байх юм бол тэр байх шаардлагагүй. Тэрийг автоматически хүчээр байлгана гэдэг нэг асуудал байгаа юм л да. За түрүү орон нутаг хоосгон юу гэдэг байж бол тэр бол Монголын онцлог байж болно. Өөрөөр хэлбэл те тодорхой сумуудыг улсаас татаасаар тижээж байлгаж иж болно. Гэхдээ тэр нь тоон ихсэх юм бол бас утгагүй болно. Эргээд эдийн засгт муугаар нөлөөлөх гэдэг нь шүү дээ. Улаанбаатар хот эдийн засгийн машин учраас нөгөө улс орны баялагийг бий болгоод байдаг. Тэ татврын орлогыг бий болгоод байдаг. Тэр орлого нь эргээл 360 сум цацагдаад ах юм бол тэ эн чинь Монголын эдийн засгт эргээл сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Тийм учраас эдийн засгийн тэр том загварыг гаргахтаа 360 байх юм уу, 300 байх юм уу тэ гэдгийг наадах чинь маш том судалгаа, маш одоо дахиад хэлээд байгаа нөгөө том мастер төлөвлөгөө хэрэгтэй. Бүсэлсэн хөгжлийн үзэл баримтлаас авахуулаад бид нас янз бүрийн нөгөө approach юм хийж үзлээ шүү дээ. Магадгүй дахиад өөр гарснаас харж үзэх юмуд байж болно. Энэ дээр нэг том судалгаа явагдаж байгаа. JICA дээр одоо тэр нөгөө Японы нэг компани одоо хийж байгаа. Би яг тэр компанид очиж уулзаж явж ирсэн л да. Ярилцлага авч ирсэн. Тэр яасан гэхэлэр comprehensive development plan гэдэг Монголын одоо цогц төлөвлөгөө тийм. Тэрэн дээр бид нар Монголын төлөвлөгч нар дуурах хэрэгтэй. Одоо. Үгүй бид нар 360 сум биш ээ. 400 байх хэрэгтэй. Энэ одоо илүү эдийн засгийн эргэлтэнд ордог учраас энэ чадамжтай учраас энэ дэмжих хэрэгтэй, энэ дэмжихгүй байх хэрэгтэй гэдэг дээр бид нар байх хэрэгтэй. Жуулчлаараа хөгжих гээд байгаа юм уу, хөдөө аж ахуйгаар хөгжих гээд байгаа юм уу, уул уурхайгаар хөгжих гээд байгаа юм. Бүх төвшингийн асуудлыг энэ comprehensive plan буюу энэ цогц төлөвлөгөөн дээр хийгдэж байгаа. Манай Монгол улсын одоо хөгжлийн том гол баримтчийг Японд боловсруулж штэ. Тэнд ганцхан хүн ажиллаж байгаа. Монголоос, Монголын талаас Японы консалтинг компанид орчихсон. Тэрний үүрэг функц нь бол би бодохдоо бол орчуулган дээр нэлээд суугаад байгаа шүү. Гэхдээ өөрөө бол яг нөгөө жуулчлалын талыг хариуцсан. Тэгэхээр энэ том бичиг баримтууд дээр бид нар нөгөө хот байгуулалт талаасаа штэ. Тэр comprehensive чинь ингээд том пай одоо юу гэж үзэх юм бол те нэг хэсэг үзэх юм юу хот байгуулалтын хэсэг уу те Монголын хотчлолтын асуудал ерөөсөө нэм жижиг юм байна. Энэ дээр бид дуурах хэрэгтэй. Бусд нь бол бүх салбарын хүмүүс оролцох хэрэгтэй. Энийний оролцоо их бага байна гэд би нөгөө Японы компани захиралд нь жаа шүүмж хийсэн чи дургуул байлаа. Тий. Чөлөөт бүсийн талаар таны бодлоо чөлөөт бүс гэж яг ямар юг хэлж байна? Ямар ойлголтыг хэлж байна? Алтан булаг замын үд гэж чөлөөт бүсүүд төлөвлөлт хийгдэж байгаа. Ер нь бас Улаанбаатар хотыг чөлөөт бүс болгох гэдэг нэг санаа ярьдаг. Зарим хүмүүс нэг байшин чөлөөт бүс, нэг барилга дотор л чөлөөт бүсэн тэр тийм ойлголт байдаг гэж ярьдаг. Таны бодлоор чөлөөт бүсийн талаар юу л да нөгөө 2004 оноос баг шүү яригдж эхэлж эхэлдэг чинь нөгөө замын үдийн чөлөөт бүсэлтэй. Тэгээ дараа нь би мөн тэр ажлын хэсэгт оролцоод явж байсан.
Одоо хүртэл нэг хашаа барьсан дотор нэг зам тавиад нэг дэд үтсэн жижиг сажиг асуудал шийдсэн юм шиг байна. Бүхэл юм нөгөө юу гэдэг улс төрийн том шийдлээсээ л болоод байх шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө 15 жил баг болж явах те тэр зэргийн хөгжил гэдэг бол биднес чөлөө төсөө жинхэнэ утгаар хэрэгжүүлж чадахгүй л байна гэсэн үг. Би түрүүний хэлдгээр нөгөө Мянмар улсын Янгон хот дох те Твила гэдэг Free Economic Zone л да FEZ гэдэг. Тэрэнд очиж үзчихлээ судалгаагаар. Тэгээд тэр нөгөө нээгдсэн болохоор чи одоо би чи 19 онд очсон гэдэг чинь 15 онд нэгдсэн бид. 15 онд 4 жил болчихж байгаа байхгүй. 4 жилийн дараа очихлаар тэнд юу гэдэг те мэдээ зам талбай бүх юмнууд хийгдчихсэн те. Тэгээ том нөгөө үйлдвэрүүд ороод ирчихсэн. Эдийн засгийн одоо нөгөө юу гэдэг нөгөө одоо аж үйлдвэрийн те нөгөө паркийнхаа үйл ажиллагаа бүр хэрэгжүүлэл эхэлсэн мэт юм билээ. Тэр зэргийн хурдтай явж байгааг би хэлэх гээд байна. Яг үгээр тэнд Toshiba орох юм бол те Японы их олон компаниуд орж ийн л да. Биений төшөөд орчд юм байна. Заглагын талын за Toyota тал машинаас Toyota танах ороод ир манайх Toshiba орчих. Эндээс болохоор Hitachi ороод ир гэдэг ч юм уу те. Бүх үйлдвэрлэлийн юмнууд биений нөгөө рискээ дагаад өөрөөр хэлбэл те нэг компани орохлоор риск багтаа эрсдэл маш хөндөр болдог учраас бүр группээр орж тэр юу тэр нөгөө худалдааны буюу одоо эдийн засгийн чөлөө төсвийг хийсэн мэт юм бэл. Тэгэхээр манай дээр тэгж орж ирэхдээ тийм нөхцөл болцоо ямар байгаа юм бүү мэт. Хэдтийн баахан компаниуд орж ирэх хэрэгтэй юм уу? Эсвэл хойно хил дээр Оросын компаниуд орж ирэх хэрэгтэй юм уу? Яах вэ? Тэр нөгөө гол нэг хөгжлийн концепцууд нь юу төлөвлөсөн боловч те төлөвлөгөөний дагуу явахгүй байгаа гэдэг дээр жоохон асуудал байгаа юм шиг байна. Манайх бол дэндүү удаан байна гэдгийг би одоо сая Мянмарын жишээгээр яриад байна л да. Дэндүү удаан байна. Удаан байгаа нь энэ маш том нөгөө одоо олон улсынхаа төвшөнд те улс төрийнхөө төвшөнд янз бүр одоо шийдэгдэж чаддгүй асуудлууд их байдагтай л бол байдаг бол. Юус бол хийх юм бол хурдан хийж болт юм байл. Яг эдийн засгийн чөлөөт бүс гэдэг ойлголтын хувьд яг юу хэлж байна? Яг ямар бүсийг хэлээд байна? Одоо бас бүс гэдэг үг байна. Юу шүү дээ. Саяны FEZ буюу дараа нь юу гэдэг нөгөө хэлийн чөлөөт бүс ч гэдэг юм уу те. Хэд хэдэн ойлголтууд баг шүү. Тэр болгоно болохоор нөгөө хуурай бомб байх юм уу те. Өөрөөр хэлбэл далайн бомб байх юм уу? 3-4 орны нөгөө огтлбор газар дээр байх юм уу гэдгээс хамаарат янз бүрийн хэлбэрүүд байна. Тэрнийг бас л нөгөө яг энэ нөгөө логистик тал дээр эсвэл нөгөө эдийн засгийн нөгөө загвар судалдаг талын тэр хүмүүсийн тэр бол загвар нь гаргаж ирсэн байт юм билээ. Энэ зөвхөн хот төлөлтийн асуудал биш шүү дээ. Хот асуудал ч угаасаа биш. Тэгэхээр наад чинь нэлээ одоо мэрэгчсэн те тэр талын мэрэгжлийн тэр талын төлөвлөлтийн хүмүүсийн асуудал байт юм билээ. Оюутлогоо болон бусад томоохон уурхайг түшгэлсэн хот байгуулах хэрэгтэй, үүсгэх хэрэгтэй гэж зарим үздэг. Тань тал дээр ямар байр суурьтай вэ? Байгуулах шаардлагатай гэвэл юу хийх хэрэгтэй вэ? Ер нь ямар шалгуураар энэ уурхайг тагсан одоо хот байгуулах нь зүйтэй вэ? Хүн амын тооны шалтгаалгүй эсвэл уурхайг ашиглах жилээс нь шалтгаалж байна уу? Тэг яг нөгөө оюутлогод ажиллаж байгаа улсууд чинь 14 хоног явдаг лөө. Яваад ирдэг гэдэг нөгөө гэрүүлийн нийгмийн асуудал нь хөндөгдөж гин гэдэг юм яригдаад байдаг те. Ер нь ямар вэ зүгээр би нарийн ширээ би яаж ойлгох вэ? Уурхай талын ч юм уу тэр талын нөгөө хөгжлийн бодлого дээр бол ажиллаж байсан биш. Зүгээр ер нь гэхдээ юу л да Эрдэнтийг оюутлоготой харьцуулна гэдэг нь жоохон тийм арай л өөр юмтай харьцуулаад байгаа юм уу гэж би бодод байгаа. Жишээ нь бол Эрдэнтийг барихад зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар коммунизм Сэвийн орнууд нийлээд коммунизм байгуулъя гэдэг тийм одоо лозунгтойгоор байгуулж исэн хот ч дээ Эрдэнэт.
Тэр айхт одоо маш их гэхээсээ илүү те Монголын одоо юу ч нөгөө хөгжлийн асуудлыг шийдэж өгье те тэнд тогтвортой хотын асуудлыг шийдэж өгье. Ажлын байр, амьдрах байртай нь хамт хийж өгье гэдэг ингээд зөвлөлт холбоод улсуу тэр нөгөө зах зээлийн орн биш те. Өөрөөр нөгөө одоо капиталист улс биш хүн эрдэнэийг байгуулсан байна да. Тэгэхээр тэр хотоо барьж болсон юм шиг байна. За оюу толгой дээр бол үгүй жинхэнэ капиталистууд те 100 төгрөг гаргаад 1000 төгрөг болгохын төлөө явж байгаа улсууд болохоос биш. Монголчууд сайхан амьдрнуу одоо тэр одоо хотоо байгуулна уу яана гэдэг нь ёстой хамаагүй шүү. Тэгэхээр би бодоод байгаа зүгээр эн чинь юу лээ 30 хэдэн онд энэ юу ч хоо хогс орчоод алга болчих юм гэвч дээ. Рио Тинточ. Тэгээ юу ч хөө нүхэн дээр хот байх ёстой нүгүү юм уу те. Энийг бас бид нар бодох л ёстой. Тэр нүхэн дээр хот байгуулад юу ямар хүмүүс үлдэж амьдрах юм. Тэгэхээр хот байгуулна гэдэг маань өөрөө те Монголын талын тэр нөгөө оролцоо энэ юу ч тийм оюу толгой шиг юм том ордууд дээр те нөгөө хөгжлийн бодлогоор, эдийн засгийн бодлогоор, ашиг балтмын орлогоор олсон юу штэ нөгөө орлогоо хэр зэрэг одоо эдийн засгтаа нөлөөтэйгээр ашиглахын гэдэг бодлого дээр хэр зэрэг оролцож яах гэдгээсээ л болно. Одоохондоо бол бараг л одоо ухаа даваараа тэдэн үеийн аав гэдэг тиймэрхүү л байгаад ах шиг шүү дээ. Гэтэ тэнд бол хот үүснэ гэдэг бол тун хэцүү баг. Үсгэхгүй баг. Сайн шантч гэдэг юм уу төмөр замд дагсан те одоо биднээс ганц гол эдийн засгийн коридор чинь Транссибирийн зам шүү дээ. Зам үүдээс одоо алтан булаг. Энэ хоорондох том хөгжлийн коридор дагсан те альва нэгэн том байгууламжууд бий болох болов л бодож байгаа болохоос биш. Дахиад салбарлаад те хаашаа одоо хэдтийн зүүн хойд тал руу ч үт юм уу те. Тэр л том одоо хөгжлийн коридор би дахиад үүснэ би бол итгэхгүй л байна. Одоо энэ том юу штэ нөгөө Шанхай Бээжинг холбосон цаашлуул Москватай холбосон энэ том коридор дээр бид нар эдийн засгийн сайн тоглолт хийж чадахгүй юм бол дахиад өөр шинэ нээлт гарц гаргаад том хотуудыг барьна гэдэг бол тэр бол болохгүй. Би бол бүтэхгүй гэж үзэж байна. Цөөхөн үгээр тайлбарлахыг хичээгээрээд Улаанбаатар хотыг ер нь ямар байгаасаа гэж мөрөөддөг вэ? Бүгнийхөө тайлбарлах. Гэр хороол те гэр хороол орон сууцнд амьдардаг хүмүүсийн ялгаал багассан хот байгаасаа гэж бодож байна. Гэр хороолд амьдарсан сайхан те одоо гэрэлтэй гэгээтэй гудамжин цэвэрхэн те энэ нөгөө барилгацсан буюу орон сууцны газар нь ч гэсэн ялгаа байхгүй тийм байдаг л байгаасаа л гэж байна. Энэ Улаанбаатар хот чинь хоёр том нийгмийг ялгаатай нийгмийг бий болгочиход байна. Дэндүү ялгаатай нийгмийг болгоод байгаа нь Улаанбаатар хотын хамгийн том алдаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц гэдэг тантай танилцж юмсан уу? Ер нь танилцсан бол хүн дээр ямар нэгэн 40. 40 он би зүгээр хальтарсан. Тий. Тэгэл би тэн дээр дахин хэлэх гээд байгаа юм саяны хэлдэг те. Бид нар тэ нөгөө мэдээж нөгөө хотын төвийн буюу нөгөө дэд үсттэй хэсгээ сайжруулах илүү иргэдэд өгөөжтэй сайн хот болохоос гадна те дагуул хотуудаа ялангуяа энэ гэр хорооллын асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээр илүү их ажиллах хэрэгтэй юм болов уу гэж харагдсан. Илүү их. Одоо гэр хороол шүү гэдэг. Ямар ч гэсэн нэг сайнтай муутай барилгацсан тий орон сууцтай офистэй дэд үтцтэй ийм бизнес хотыг бий болгочлоо. Тэрнийг тойрсон гэр хорооллын асуудал бол маш том асуудлыг дагуулж байгаа. Эргээд эн чинь маш том нийгмийн асуудал болно шүү дээ угаасаа болж ихчээд байгаа юм чи. Бид нар төлөвлөгч бид нар одоо гэр хороол руу орноо. Орохгүй болохгүй. Маш хоройтж орж байна харин. Тийм учраас би өнөөдөр гэр хорооллын яндангуй байшин дүүрийг чинь очиж үзүүлж байгаа. За хоёулаа гэр хороол эхлээд явна гэдэг чинь дэр байхгүй. За бидний ярилцлага ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Бидний зүгээс асуугаагүй таныг хэлхийг хүссэн тийм зүйлээ
та хэлээч. За Дүүг сэдв гэх юм уу? одоо ер нь нэлээд юм ярьчлаа да. Би яг ч тэгж гэж хэлэх юм одоохондоо алга та. Ер нь Энэ ярьсан байна цуврал ярьслага байгаад бол ер нь ямар зочныг бас оруулал зүгээр юм бэ гэж танд санд болох зочд байна уу? Тэр талаар та санд өгөөч. энэ мэржлийн хүмүүс гэсэн үг үү? Тийм мэрэгжлийн хүмүүс гэсэн. Мэржлийн хүмүүс үү? За үгүй яг нөгөө манай хотлолтын зөвлөлт хариуцсан олон мэржлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэрнээс бол бүгдээр орох юм байгаа үстэй бодвол тий. Тий, ер нь бол бодолтой яг дүүлээд аль нэг энийг бас оруулаад яг миний нэр танихгүй улсууд бас байдаг гэж магадгүй зүгээр санал болгох хүн байвал л гэж онцгой санал болгох юм байна. Яг онцгойлж би зүгээр одоо тэр хин биш дээ тэ нөгөө ерөнхий төлөвлөгөөний газрын тулгуулж байгаа усуд биш дээ. Одоо хин нэг захирлын тайлагч бас Эргэзмаа гэдэг байна тий. Тэр чи одоо Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулсан багийн ахлагч үү. Тэр бол байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө public sector талаас нь шүү дээ. Биднээс шиг улсууд болохоор нөгөө хувийн секторын талын тий. Тэгэхээр яг нөгөө олон нийт юу захирлын талын хүмүүс байгаад зүгээр. Нэг хоёрдугаарт гол юм бол би хэллээ шүү дээ. Төлөвлөдөг хүмүүс нэг юм төлөвлөчөөд байхад хэрэгжүүлэхдээ шал өөрөөр хэрэгжүүлдэг гэж яриад нь шүү дээ. Тэр шал өөрөөр хэрэгжүүлдэг хүмүүсээс нэг оруулаад таач. Ямар жишээ ямар төлөвлөлүүд байна те? Үгүй ээ. Санал болгох. Төлөвлөлүүд газрын алба буюу те газар зохион байгуулалтыг одоо номерлж нэгж байгаа улсууд байж болно шүү дээ. Та нар хотын ерөнхий төлөвлөгөөг хэр үндэслэж газар болгох юм бэ гэдэг нэг л асуумаар байна шүү дээ. Ямар ч гэсэн ийм гачин газар болгоцсон байгаа хотын хүмүүс тийм гачин төлөвлөгөө хийхгүй шүү дээ. Тэгэхээр хотын төлөвлөгөөнөөс шал өөрөөр газар болгогдоод. Тэр чинь газар болгоно гэдэг чинь хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа хэрэгсэл нь байхгүй газар болгож байна гэдэг чинь. Тийм л. Тэгэхээр тийм нөхдүүдийг одоо би нэрээ хэлээд яах юм бэ чи. Тэр хүмүүс чинь өөрөө хот төлөвлөлтийг жинхэнэ насаар нь хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Ингээд яг жинхэнэ хурдны замын коридор байх ёстой газар авчиад пад гэж газар болгочихж байгаа шүү дээ. Ямар санаатай л гэж. Үндсэндээ хэрэгжүүлдэг улсуудаас нь төлөвлөсөн санаа тийм. Төлөвлөх нь нэг юм төлөвлөд байгаа ш ийшээ зам юм энд ногоон байгууламж хийгээл нэг юм хийгээд хөрхий. Энэ чинь олон төлөвлөгч нар хэлдэг шүү дээ. Гэхдээ бидний төлөвлөсний дагуу хийдгүү шүү дээ гэж яриад байдаг. Тэр нь яг л дандаа нөгөө шийдвэр гаргадаг юм. Шийдвэр гаргадаг хүмүүс л яг одоо хот төлөвлөлтийн арга хэмжээг авч байгаа шүү дээ. Хамгийн том арга хэмжээнүүдийг. Тэгвэл төлөвлөж байгаа улсууд бол яг нэг юм хийдэж шүү. За их баярлалаа бидний урилгыг хүлээн авч ярьцлага өгч цаг цаваа гаргасанд. За баярлалаа. За бүрсэндээ баярлалаа.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц гээд ээж тантай танилцж юмсан уу? Ер нь танилцсан бол энэ дэр ямар 40. 40 он би зүгээр хальтарсан. Тий. Тэгэл би тэн дээр дахин хэлэх гээд байгаа юм саяны хэлдэг те. Бид нар тэ нөгөө мэдээж нөгөө хотын төвийн буюу нөгөө дэд үсттэй хэсгээ сайжруулах илүү иргэдэд өгөөжтэй сайн хот болохоос гадна те дагуул хотуудаа ялангуяа энэ гэр хорооллын асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээр илүү их ажиллах хэрэгтэй юм болов уу гэж харагдсан. Илүү их. Одоо гэр хороолл шүү гэдэг. Ямар ч гэсэн нэг сайнтай муутай барилгацсан тий орон сууцтай офистай дэд үтцтэй ийм бизнес хотыг бий болгочлоо. Тэрнийг тойрсон гэр хорооллын асуудал бол маш том асуудлыг дагуулж байгаа. Эргээд эн чинь маш том нийгмийн асуудал болно шүү дээ угаасаа болж ихчээд байгаа юм чи. Бид нар төлөвлөгч бид нар одоо гэр хороол руу орно. Орохгүй болохгүй. Маш их оройтж урж байна харин. Тийм учраас би өнөөдөр гэр хорооллын яндангуй байшин дөрөв чинь очиж үзүүлж байгаа. За хоёулаа гэр хороол эхлээд явна гэдэг чинь дэр байхгүй. За бидний ярилцлага ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Бидний зүгээс асуугаагүй таныг хэлхийг хүссэн тийм зүйлээ үл та хэлээч. За дүүс хэдв гэх юм уу? Ер нь нэлээд юм ярьчлаа да би яг ч тэгж гэж хэлэх юм одоохондоо алга та. Энэ ярилцлагын цуврал ярилцлага байгаад бол ер нь ямар зочныг бас оруулах зүгээр юм байна гэж тань санд болох зочд байна уу? Тэр талаар та санд өгөөч. Энэ мэргэжлийн хүмүүс гэсэн үг үү? Тийм мэргэжлийн хүмүүс гэсэн. Мэргэжлийн хүмүүс үү? За яг нөгөө манай хот төлөлтийн зөвлөлт хариуцсан олон мэргэжлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэрнээс бол бүгдээр орох юм байгаа үстэй бодвол тий. Тий, ер нь бол бодолтой яг төрүүлээд аль нэг энийг бас оруулах. Яг миний нэр танихгүй улсууд бас байдаг гэж магадгүй зүгээр санал болгох юм байвал л гэж онцгой санал болгох юм байна. Яг онцгойлж би зүгээр одоо тэр хин биш дээ нөгөө ерөнхий төлөвлөгөөний газрын тулгуулж байгаа улсууд биш дээ. Одоо хин нэг захирлын тайлгч болсон. Иргэцмаа гэдэг байна тий. Тэр ч одоо Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулсан багийн ахлагч үү. Тэр бол байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө public sector талаас нь шүү дээ. Бизнесийг улсууд болохоор нөгөө хувийн секторын талын тий. Тэгэхээр яг нөгөө олон нийт юу захирлын талын хүмүүс байгаад зүгээр. Нэг хоёрдугаарт гол юм бол би хэллээ шүү дээ. Төлөвлөдөг хүмүүс нэг юм төлөвлөчөөд байхад хэрэгжүүлэхдээ шал өөрөөр хэрэгжүүлдэг гэж яриад нь шүү дээ. Тэр шал өөрөөр хэрэгжүүлдэг хүмүүсээс нэг оруулаад таач. Ямар жишээ ямар төлөвлөлүүд байна те? Үгүй санал болгох. Төлөвлөлүүд газрын алба буюу те газар зохион байгуулалтыг одоо номерлж нэгж байгаа улсууд байж болно шүү дээ. Та нар хотын ерөнхий төлөвлөгөөг хэр үндэслэж газар болгох юм бэ гэдэг нэг л асуумаар байна шүү дээ. Ямар ч гэсэн ийм гачин газар болгоцсон байгаа хот төлөвлөдөг хүмүүс тийм гачин төлөвлөгөө хийхгүй шүү дээ. Тэгэхээр хотын төлөвлөгөөнөөс шал өөрөөр газар болголттой болгодоо. Тэр чинь газар олгоно гэдэг чинь хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа хэрэгсэл нь байхгүй газар болгож байна гэдэг чинь. Тийм л. Тэгэхээр тийм нөхдүүдийг одоо би нэрээ хэлээд яах юм бэ чи. Тэр хүмүүс чинь өөрөө хот төлөвлөлтийг жинхэнэ насаар нь хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Ингээд яг жинхэнэ хурдны замын коридор байх ёстой газар авчиад пат гэж газар болгочихж байгаа шүү дээ. Ямар санаатай л гэж. Үндсэндээ хэрэгжүүлдэг улсуудаас нь төлөвлөсөн санаа тийм. Төлөвлөх нь нэг юм төлөвлөд байгаа ш ийшээ зам юм энд ногоон байгууламж нэг юм хийгээд хөрхий. Энэ чинь олон төлөвлөгч нар хэлдэг шүү дээ. Гэхдээ биднээс төлөвлөсний дагуу хийдгүү шүү дээ гэж яриад байдаг. Тэр нь яг л дандаа нөгөө шийдвэр гаргадаг юм. Шийдвэр гаргадаг хүмүүс л яг одоо хот төлөлтийн арга хэмжээг авч байгаа шүү дээ, хамгийн том арга хэмжээнүүдийг. Тэгвэл төлөвлөж байгаа улсууд бол яг нэг юм хийдэж шүү. За их баярлалаа бидний урилгыг хүлээн авч
ярьцлага өгч цаг цагаа гаргасанд. За баярлалаа. За бүрсэнд баярлалаа. За баярлалаа. За ихэнх нь ийм их үл юм ярьж байгаа байлгүй дээ. Нэ? Янз зөвхөн хүмүүс өнцгүүд бас өөр. Яг хоо ингээд ярилцаад ирэхээр ингээд чи ярих тусам чинь нүч айгүй юу чихч онгоон. Тий. Кругзор юу ярьдаг шүү дээ. Зүгээр юм. Чам шиг олон хүмүүс бас тэгж хэрэгтэй. Ийм бэ. ерөнхийдөө хариултыг нь хувилбарууд төстэй шинжийг нь л одоо гарч байгаа л анализ хийх байх гэж бодож байна. Яг наад чинь та нарын дата буюу анхны нөгөө түүхийдээ хурааж байгаа баг. Юу ч гэдэг паблик хандах юм шал өөр зүйлсгөө санах хэрэгтэй. Өөрөөр маш хурдан байх хэрэгтэй, маш богино байх хэрэгтэй, мессеж нь аягүй хүчтэй өчтөг байхгүй бол нэг хэлний яриад тэгээ шууд унтраагаад өөр юм халах нь энэ олон үедээ дунд амьдарч байгаа болов тийм. Тэр сонсыг сонсож ямар ойлгомжтой бол их сонсох гэж бодож шүү дээ. Бас байж магадгүй тийм. Яг Napoleon Hill 너무 멋있지. Napoleon Hill 아름 이게 30년 정도 그리고 포에메팅 한긴 바인 대 각기스 이제 특허인데 그리고 빌스맨이 정말 제일 좋습니다. 되게 의로워서 밑에 막다르신 거죠. 너무 힘내서 호다. 데일 미스테 아니 그 준비를 하거나 그리고 뭐 스코를 무대에서 오늘 특히 나오는 게 폭발시키기 야주에서 나오는 나라 노래야 되고 시치어지 정말 힘을 누구지 밑에 거기서 누구 한지 밑에 거기서 이렇게 밑에 와서 마치 밑에 와서 갖고 싶대 이게 마셔오는 아름지리가 솔직히 누구 파스를 얻었고 넥스테치 또 어떤 분들은 마찬가지로 레우라 되게
гол зүйлсүүд санаанууд гол зүйлсүүд өөрөөсөө автохан бодож байгаа.